За уулын өвгөл буюу ассанчуудын амьдарч байсан газар ирлээ. За энэ ассанчууд нь хүн төрөлхтний хамгийн анхны эмээ золиос цагч нар алан гэдэх ажиллагаа явуулсан тийм гэмт хүлээлэл гэж үздэг юм байна. За эдгээр нь манай эртний 11-р зууны үеэс эхлэн хорон зүйдэг ажиллагаа явуулж эхэлжээ. Үүнийг анх Хасан Сабах гэх хүн үүсгэн байгуулсан юм байна. За 12 дугаар зууны ихэнх үед Назир их улсыг эдгээр хүмүүс байгуулжээ. За Хасан Сабах нь өөрийн дагалдагч нараа мөнхийн амьдрал хүргэнэ, зуучлалнаа гэж итгүүлэн хашиш буюу мансууруулах боцоор тэдний тогтоон барьдаг байсан байна. Учир нь энэ алмууд кастл буюу бүргэдийн үүр гэх мэт олон цайзуудтай одоо цэргүүд дагалдагч нараа бол тэр хар тамхи татуулан за сэрэгт нь одоо хамгийн сайхан одоо орчин цэцэрлэгт хүрээлэн хамгийн сайхан эмс огттой газар сэрээдэг. За тэндээ одоо цэнгэл жаргал одоо хүний одоо жаргаж юу болох вэ тэр бүх юмыг тэр сайзд нь одоо илүүлдэг байсан байна. За эргээгээд одоо тэр цэнгэл жаргалыг эдэлж байгаад ахаад мансуураад ахаад сэрэгт нь энгийн харц амьдралд нь сэрээгээд за тэгээ одоо нөгөө нэг дагалдагч нараа бол тэр за та бүхэн одоо ингээд энэ та бүхэнд үзүүлсэн энэ зүйл бол ерөөсөө Диожингийн бол зүгээр нэг хэсгээ. Диожин бол энээс гоё, энээс тийм сайхан газар байх болноо. За та бүхэн одоо энийг мэдрэхийн тулд одоо ингээд энэ үйл ажиллагааг алан гэдэг ажиллагаа ч юм уу тийм ээ. Тиймэрхүү зүйлсийг бол тэрэ хийгээд за тэгээд одоо амиа орлох юм бол одоо ингээд юунд төрдгөө тэр Диожин төрнөө биишээ явуулах болно гэж цэргүүдээ итгүүлдэг тийм арга зал хэрэгэлдэг байсан юм байна. Хасан Сабахын цэргүүд бол ерөөсөө үнэхээр хайхтар хүмүүс байсан гин одоо баригдаад озлогдоод юм уу эсвэл ямар нэгэн байдлаар одоо амин өвдөгч хахад би бол ерөөсөө өвдөхгүй би бол Хасан Сабахын цэргүүд байна гэж хэлээд бахархалтайгаар өгдөг байсан талаараа түүхийн их сурвалжуудад бас тэмдэглэсэн байт юм байна. Бүргэдийн үүр буюу алмууд цайзыг 1090 онд барьж байгуулжээ. За энэ ассанчууд нь 1219 онд монголчуудын авраг ихэд хүргэсэн байна. Гүйг хаанд захиа илгээжээ. За Гүйг хаан тэр захиаг уншаад ихэд бухимдаж уулын өвгдийг устгах зарлиг болгосон юм байна. За энэ ассанчууд нь Мөнх хааны ордонд 400 орчим хүн одоо үзэгдэх болсон байна. Тэдгээрийг монголчууд бүгдийг устгасан гэдэг юм байна. За 1256 оноос эхлэн монголчууд ассанчуудын цайзуудыг эвлэж нурааж 3 жилийн дотор тэдгээрийг нь устгажээ. Чингис хааны ач хүү Хүлээгүн хаан эдгээрийг устгаж за 1256 оны 11 сарын 19-ний өдөр уулын өвгүүд Хүлээгүн хаанд бууж өгжээ. За ассанчуудаас амьд үлдгэсэн энэтхэг рүү дөрвөж цагаач тийшээ гарч одоо амьдарч байгаад одоогийн Афганистан руу ирж суурьсан юм байна.